Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Яргуу Наригч Хоролж явын энги төрийн төөрөг тавилангийн эргэл тэмээх өгүүлгийг уншиж та бүгдийнхээ сонорт өргөн барья. Төөрөг тавилангийн эргэлт. Энэ муу цэмгэр одоо л нэг гэрэл гээж хүүгийнхээ мөр нуруу хоёрыг амраахантэй. Мөхөөгийнхээ нурууг халцартал мөрийг нь эвэрхтэл өрүүллээ гэх. Ээжийнхээ үгийг үл ойшоосон охтор бүрөө. Та чинь юу яриад унав да? Хүн ээжигээ 100 жил ч өөрсөн ч чадна гэвэл. Миний хүү ээж нь хүүгээ харж байна гэсээр босоод ирсэн те. Тэрч бүхэл зуухан дээрээ тогоо тавиад цайгаан чанаж сүлэгтэн самраад будаа хаяхад нь ээж нь ингээд эрүүл болоо гэж итгэсэн залуу насаа гэж. Гэтэл өнөөдөр очлон хөмрөх мэт харах болж зүрх өвдөрлээ. Хорвоогийн тавиланг таашгүй яжээ. Охтор бүрийн мэдхээр түүнийг ухаан орох цагаас л ээж нь өрөөс нь нүд муутай нэгэн байсан юм. Газар дээрх ганц хүүгэн хүний дор оруулахгүй гэсэндээ ажлын хүндээс нэцэлгүй зүтгэж хойд эцгийн аран шинд бүлтгэлзүүлэхгүй гэхдээ наашаа гэсэнд нүүрээс өгсөөр залуу насаа үтсэн ч харамсаагүй гэж ярихыг нь гэрийн гаднаас сонсож зогссон ч тэгсгээд л мартсан да. Ганц хүн нас жигдэрч эрийн цэнд хүрсэн ч биеийн өсөл зогсож намхан тагжгар болсон юм. Олон төмөн хүүгэн охтор бүрүү гэж дооглон ярихыг сонссон ч тэрээр огт дургуйцахгүй бөгөөд олны нүдэнд охтор харагдахч ээжтэй бол хангай нуруу шиг сайхан нэртэй миний хөөчин гэж инээж суусан гэдэг. Сохор дэждийн охтор хүү хүн хүнээс илүү юм шиг сагаж хаяагаар давхиж хөнгөрөх болжээ. Чи угна гэдэг үгээ залгин асгармаар айцнаа чимээгүй болсон. Согтууд оёогоогоос эхлээд нутгийн ах нар хаяа нэг хоног тааруулж ирэхдээ дэжид хөөхний нэрсэн нэрмэлж аатай шүү гэж хий тамшаал суухт нь зөвхөн нэрмэл архины тухай бодож хэвдсэн хүүхэд насаа гэж. Пүрэв нуруу навхна гэдэг шалтгаанаар хэдэн жил дараалан цэрэг тэнцэлгүй үлдсээр нас 25 хүрэх жилээ 1 жилийн албанд яваад ирэхдээ ээжийнх нь эрүүл нүд муудсан байсан бөгөөд цэргээс ирснийхэн дараа жил бүр мөсөн хараагүй болж үлээ. Энэ цагаас л хойш пүрэв ээжигийн үүрсэндээ хаач явсан ээжигийн үүрч явна. Хот суурин бараадаж имж довчд очсон ч дэлгүүр хоршоо хэлсэн ч ээжигийн үүрсээр л явна. Хүүдэн үүрүүлсэн ээж орчлон харах хувьд утсан ч хүүгийнхээ нурган дээр хичнээн аз жаргалтай явдгийг тэр хамгаас илүү мэдэрч ирлээ. Ойр орчмын харагдсан бүхнээ ээжтэй нь тайлбарлаж ярьж явхад ээж нь яг л өөрөн харж байгаа мэт догдолж дуу алдан инээд хөөр болох тул орчлонд үүнээс илүү жаргал гэж юу байх вүлээ гэж санагддаг байлаа. Тийм ээ. 15хан жил ээжигийн үүрсэн пүрэвт хань жил гэхээсэн илүү ээж бурхан л амь эрдэнэ байлаа. Өнгөрөх шавардөө бууралж авсан хөгшин ирж ээжтэй нь үгнээлэн аяг дэлэндэнгээ дижит минь аймагт улам мотож гэж ёстой алтан гартай хүн байна. Нүдний талаар бол ёстой хүн гаргахгүй хүн юм. Миний баруун нүд бүрэлдээд арай л савхарч авсангүй. Тэр оточ дээр очиодоо
Одоо ч айх юм авдрандаа хийчихсэн. Чи тийшээ л нэг оч гэж хэллээ. Жавзан хөгшний хэлсээр пүрэв ээжигийн уурсээр аймгийн эмнэлгийн хаалга татсансан. Эмчийн өрөөний хаалгад үлхэж орсон пүрэв тэнд суух залуухан хөөхнээс дулан отож хаана байгаа бол ээжигийн үзүүлэх гэсэн юм гэж асуувал өнөө хөөхөн гайхан харснаа инээмсэглээд би байна. Та ээжигээ оруулаад ирээ гэхдээ эмчтэй гихт хоомжиргүй харц хальт дэлгээгээд эргэж гарлаа. Эмчилгээ хоёр яг таарч ээжийн нүд сайжирсаар гэгээ татаж юм үзэх болоод ердөө 3 хоноод октор бүрөвт энэ бүхэн яг л үлгэр шиг санагдаж байлаа. Хаалга торх их чимээнээр сэрсэн пүрэв ухсхийн босвол гэрийнх нь хаалга онгорхой байлаа. Гайхасхийн гүйж гарвал уян дээрээс мортсон согтууд оёогийн дээлийн хормой дэрвсээр холдож байлаа. Пүрэв алмайран араас нь хэсэг хар зогссноо гэртэн ор цайгаан чамчхад ор дээрээ хураах санаатай очвол гэрнийх нь хажуу цаасан болттой нэг зүйл байхыг авч задлал болов. Хамгийн дээр нэг загтал байлаа. Дэлгвэл уучлаарай хүмүн, би өөрөө хүүдэн хэлж чадахгүй учраас загтал болтойлээ. Би хүүгээ харах бүртэн байсаж залуу насаа олж хардаг билээ. Муу талигааж ээжтэй чинь цэл залуу насандаа учирсан ч ханилах заяад утсан юм. Гэхдээ бид хоёр хүүтэй болсон чи билээ. Ээжийг нь амьд сэрүүн байхад нь хүүдэн хэлэх гэсэн ч ээжинд дургуйцаад хэлүүлээгүй юм аа. Тийм ээ. Аав нь өнөөхөл муунар согтууд оёо. Миний хүү сонсвол эмзэглэх байсан биз. Одоо миний хүү үннийг мэдэх цаг болсон. Аав нь аргаан барсандаа архиуч тэнээгүй юм шүү. Сэтгэлийн хэрээн угааж хариулж чадаагүй тэнэглэл байсан юм. Талигач ээж нь хашгирал овсонгийн хүүгээр хэл хөргүүлсэн учраас аав нь өөд болохоос нь өмнө нэрж уулзсан шүү дээ. Ээж бид хоёр ч ганц хүүгийн хүнээс дутуугийн амьдраасаа гисэнтэй. Олсон бүхнээ хурааж байсныг ээж нь банкнд хадгалуулсаар өдий хүрснээ надад өгснийг энэ хүүдэн дамжууллаа. Аав нь хүүтэйг дахиж уулзахгүй л болов. Миний хүү ээжигийн үүрч асарч явсныхан буян гэдэлж сайхан амьдрнаа. Аав нь итгэж байна. Хүүгийнхээ 2 хазрыг хоёуланг нь үсээ. Дорж сүрэн. Загтлыг уншиж дуусаад доор нь байх хадгаламжийн дэвтрийг нээгээд нүдэндээ ч итгэсэнгүй. Нэг насаараа ч идээд барамгүй ийм их мөнгийг хараамуутай ээж хар архичин аав хоёр нь цовлуулж чадсан гэж бодохоор яг л цүүчг. Яг одоо согтууд оёогон араас мордыг их бодол зурсхийх. Яран сандран дээлэн эгэлдэрглээд гүйж гарахтан босхондоо тэглэн унлаа. Босхондоо тэглэгч муу ёрдоо гэж бодон дээлэн гөөх зур. Согтууд оёогийн явсан зүгээр ганц хар хэрэг их л гаслантайгаар чарлан нисэж ирэн хэрийнхэн тоон дээгүүр тойрон эргэлдээд ирсэн зүгрүүгэн буцахад зүүн нүднийх нь доод зөх татвас гээд явчихлаа.